Тэгээр тун сонирхолтой өнгөлөг байдлаар илэрхийлдэгээр нь хүмүүс түүнийг мэддэг юм. Мөн уран зураг, орчин үеийн уран зургийн чиг хандлага, за мөн зураачийн амьдралын хэв маяг хобби гээд тал талын сэдвийн хүрээнд бид ярилцсан юм. Ингээд өнгө будгийн ертөнцөөр хамтдаа айлцгаая. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүрч. Сайхан шинэлөө. Сайхан шинэлээ. Эх орондоо байгаад дөө эх орондоо л. За сайхны амралтын өдөр яаж өнгөрдөг бол? За баг амралтын өдөр гээд байхгүй нөө баг өдөр болгон л амралтын өдөр дөө маань. Одоо зураг зурхаасаа жоохон холдоод ирэхлээр тэр таны амралт болно гэсэн үг үү? Гэхдээ яг нөгөө бас балансыг барих хэрэгтэй. Яг бид нар чинь нөгөө студиуд амьдралтай болохоор бас хүн чинь нөгөө байгалаас гаралтай байгалийн хүн учраас байнга нэг юм дөрвөлжин квадратад бас өөрийгөө хориод байж болохгүй. Юм хэтрүүл бас стресс болдог. Ер нь яг хамгийн амарсан үеиг үл сэтгэл зүйн үйл амралт бол гэр бүл үр хөвгтэй байхлаа амгүй амартай шүү дээ. За гэр бүлтэйгээ өнгөрөх бол мэдээж хүн болгоны хувьд маш чухал амралт байдаг болоо гэж бодож байна. Таны хувьд зураг зурдаг хүнд гэр бүл яаж нөлөөлдөг бол гэдгийг би одоо тодорхойлж асуух гэдэг юм л та. Тэгэхээр магадгүй за нэг зургийг дүрслээд ингээд зурлаа. Тэр уран бүтээл бэлэн боллоо гэж бодоход тэр уран бүтээлд таны гэр бүлийнхний зүгээс ямар нэгэн оролцоо байдаг болов нөлөө. Байна. Байлгүй байх. Мэдээж бол гэр бүл бол нэгдүгээр аюул сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь уран бүтээл чинь ихэнх асуудал бол нөгөө гэр бүл нь ойлгодгүй болохоор ахуйн дарамт өгöd идэх байхгүй. Тэгэл тэгээж ингэж гэж байвал хүн чи маяж чадахгүй шүү дээ. Зураач хүний амьдрал одоо яг саяных шиг тийм ээ өдөр болгон амралттай тэгсэн хэрнээ бас нэг тийм зураач хүнд бас нэг мэдрэмж гэдэг юм байдаг. Тэр нь орж ирэх хөглөгдөх гэж бас нэг юм байдаг болов уу гэж бодож байна. Яг энэ зураач хүний амьдралыг тодорхойлно гэвэл зураач хүний амьдралыг тодорхойлъё гэвэл хамгийн энгийнээр ирвэл яг тэр мэдээж уран бүтээлч нар л тэ. Тэгэхээр нэр бол нэг гой сайхан бүтээх гэж явж байгаа хүмүүс. Нэг үг үгүй тийм баг их хүн шиг гэж. Эмэгтэйчүүд нэгээс 10 сар хүүхдэд хийж байгаа төрүүлдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан л прогресс явагддаг. Бид нар маш уран бүтээлийн эрэлт хатдаг, түүнийхөө төлөө ажилдаг, хөдөлмөрлөдөг, тэгээд уран бүтээл гаргадаг. Зураач болон гэдэг энэ шийдвэр хязгаар гарсан бол ер нь яагаад бас зураач болсон юм бол? Гэхдээ яг шийдвэр гэх юм бол бүр хүүхэд байхдаа л зураач болно гэж боддог байсан. Зураач хүний уран бүтээл нь чухал уу, амьдрал нь чухал уу? Уран бүтээл амьдрал хоёр ерөөсөө яг хүнээр их юм бол сүүдэр хүн хоёр яг адилхан. Одоо жишээлх юм бол миний уран бүтээл бол миний сүүдэр байхгүй. Би ингээд энэ хорвоогоос салах юм бол миний сүдэр байхгүйтэй адилхан зүйл. Тэгэхээр амьдрал уран бүтээл хоёр өөр ингээд нэг болдог байхгүй, нэгтгэдэг байхгүй. Тэгээ үнээр ярихад бол би бол авиастай хүн биш л дээ. Үнэхээр авиасгүй. Түр дуртай. Одоо тэгтээ авиастай гэж тодорхойлдог өөрийгөө. Үгүй. Яагаад? Авиас бол авиас байхгүй. Авиас гэж яг юу ч юм мэдэхгүй. Тэр юу гэж тодорхойлоод ч байгаа. Би авиас гэхээс илүү зүгээр би өөрөө их дуртай юм байна. Тэгээд авиас гэдэг чинь баг миний хувьд бол эд шидийн юм шиг гэж ойлгож байгаа. Баг юу гэдэг вэ нөгөө Иесус усан дээр алхахдаг гэдэг шиг. Бүр ингээл хөндрөд. Ер нь нэг юм зураач хүний ертөнц юм шиг байгаа нэ. Юмыг ингэж нэг арай нэг өөр өнцгөөс хардаг. Би бол одоо жишээ нь мянга зураг зурх дуртай байлаа ч гэсэн юм уран бүтээлийг бол гаргаж чадахгүй. Тэгэхээр би энийг бол авьяас гэж хараад байгаа юм л да. Та болохоор бүр шал өөр. Би бол гэж боддог. Хүн болгон зураач гэж боддог байхгүй. Тийм үү? Хүн болгон зураач. Ямар ч амьдрал үзээгүй хүн бол одоо тэр үнээс одоо юу гарах юм бэ? Хоосон л юм гарна шүү дээ. Тэр Фредо Кало гэдэг Мексикийн мундаг зураач гэдэг шүү дээ. Тэр хүн тийгж их зовж одоо тэр их агуу баялаг амьдрал руу ороогүй бол тэр хүнээс тийм гайхамшигтай бүтээл бол гарахгүй. Францис Бэкон гэж зураачдаг Англи. Тэр хүний амьдралыг дуулах юм бол амар драматай амьдрал дундуур явсан байдаг. Тэгжиж тэр гайхамшигтай бүтээлүүд гарсан байх жишээ. Та бас өөрөө хэлжсэн маш олон одоо алдартай уран зураачид маш драматай замыг туулж байж өнөөдрийн алдарт хүрсэн байт юм а гэж зүйлийг ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд ерөнхийдөө одоо яг энэ замаар энэ замлаар ингэж явж явах
хэр адармаатай байсан бэ? Би бол одоо таныг бас тодорхой хэмжээнд уран бүтээлийн үнэлэгдсэн зураач гэж үнэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн хүрхийн зам бас хэр адармаатай байсан бол. Гэхдээ бид нар өөрөө өөрсдөө нөгөө түүхийг бүтээгээл явж байгаа. Хүн болгонд өөрийн гэсэн онцлог байгаа. Цаашаа бас туулах зам байгаа байлгүй тийм. Амьдрал бас баялаг. Тэгээ олон юм үзэх байлгүй. Зүг бодлоос өөрчлөлтөн хөгжин уран бүтээлч гэсэн өөрчлөлтөн. Тэгэхээр заяа сайхны яг тэр амьдралын тусгал нь одоо өнөөдрийн энэ уран бүтээлүүд нь гэж бол хэлж болно. Тэгж хэлж болно. Ямар нэгэн төрлийн зургийг хараад за энэ бол нэг иймэрхүү төрлийн зураач юм байна да гэдэг дүгнэлтийг бол хийж чинь тийм. Одоо жишээ нь даалтартай зургууд төр гэхлээр за Мона Лиза ч гэдэг юм уу ийм төрлийн зургийг хараад за энэ бол нэг яг нэг ийм төрлийн за магадгүй хөрөг төрлийн ч гэдэг юм иймэрхүү зурган дээр бол мундаг хүн байна гэдэг дүгнэлтийг хийчих баг. Зүгээр харж байгаа хүн. А таны зургнуудыг ингээ хараад дүгнэлт хийнэ гэдэг бас айгуу хэцүү юм шиг санагдсан. Би бол одоо анх удаа ингээ харахад. Гэхдээ над чи тэгээд над ч гэсэн хэцүү. Яг тэр нэг маш олон зурагч нар яг чи юу идэм бэ гэхлээр баг нэг өгүүлбэр дотор өөрийнхөө стейтментийг хэлждэг байхгүй юу? Стейтментийг. Одоо би бол тийм гэж хэлж. Би тийм эзэн. Би өөрийгөө тодорхойлох гэхлээр ингээл айгүй олон юм ярих гэдэг байхгүй. Маш олон юм ярьж иж өөрийгөө ойлгох гэдэг. Гол нь таны зураг тийм гоё өнгөлөг нэг хоёрт тийм Монгол ах уу тийм ээ тэр дотроо халах ихнэрийн хувцас хэрэглэл үс маш их одоо анзаарагддаг. Яагаад энэ төрлийг сонгосон юм? Яагаад энийг ингээ заавал ингээ зураанаасаа ингээ салахгүй яваад байгаа юм бол? Тэгээ яг наад асуултанд чи хариулт нь ихлээр айгүй урт юм явах гэдэг байхгүй. Яг ингээд тодорхойлох юм бол таныг ямар төрлийн зураач гэх вэ? Яг тодорхойлох гэх юм бол зүгээр яг суур уран зураг. Contemporary fine art гэж хэлж байна. Яг өнөөдөр бид өнөөдөр үедээ амьдарч өөрсдөө бүтээлийг хийж байгаа. Өөрсдийнхөө орчин үед өөрийнхөө бүтээл түүхийг бас бий болгож байгаа л зураач. Би одоос нь 20 жилийн өмнө Америкт очиж ирсэн, гадны орнуудаар очиж ирсэн. Тэр үед ингээд мэдээ соёлын шоконд орж байгаа байхгүй яа. Тэгэхээр бидний сурсан, боловсрсон яг бүтээж байгаа тэр зүйл тэр үеийн одоо гадны зураач нартай харьцуулах бол яг миний хувьд бол хэдэн зуун жилийн ард явжсэн байхгүй. Тэр хоцрогдлыг олж харахгүй. Тэгээд амьдрал бас хатуу тийм. Тэр их хүн амтай, тэр их хүртэгтэй газруудад ч очиод өөрийгөө олж одоо оршин гэдэг бол үнэхээр старлан байсан байхгүй. Тэгэхээр чинь нэгдүгээр яавал тэдрээс өөр байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Хүн болгоо одоо өөрийгөө стейтментийг ингээд тодорхойлчихсон тийм. Би бол ингэж зурдаг, би энийг ингэж бодож ингээд. Тийм газар тэр нь бүр ингээд хэдэн одоо 10 100 жилээр ингээд тогтцсон газар чи очиод хөлөө олно гэдэг бол аюу хэцүү. Монгол уламжлалыг алдахгүйгээр орчин үетэйг ингээд уялдуулж холбож байгаа нэг төрөл нь. Яг уламжлал гэж ярихлаар аюу хэцүү бидний хувьд. Нэг юм гэдэг аюу сайн ойлгох хэрэгтэй юм лээ. Тэгэхээр бид өөрсдөө уламжлалаа алдсан байхгүй. Одоо жишээ нь манжийн даралт байсан 200 жил, социализмын үеэс нь 70 жил, сүүлийн одоо ингээд арчлал хөл тавьсан 20 хэдэн жил, 30 жил тийм. Ингээд бид нар чи эрхчлөлтөй болоод ерөнхийдөө бол нэг залуухан жоох хүүхдүүд байгаа байхгүй. Тэр нэг хүүхдээр ярингууд өөр айл төсөөд эцэг ихээ мэдэхгүй болчихсон. Тэгээд насанд хүрсэн маш олон хүмүүс гараад танаа аав чи юм байсан, танаа ээж чинь бүгд өөр юм яриаддаг. Тэгээд бүгдэнд нь итгэхэд хэцүү. Тэгээд аливаа үндэстэн гэдэг бол өөрийн нөгөө уламжлал, үндэсний онцлог, үндэсний үнэт зүйлсээ ингээд том гүрнүүд бол аваад ирсэн мэдэхгүй хадгалаад. Гэтэл бид нар нөгөө ингээд юм юмны золиос болчихсон артан байхгүй. Тэгэхээр тэр их оронд ч байгаа тэр нэг үнэт зүйл, соёлын үнэт зүйлсүүд юу юм бусдаас ялгах уламжлал юу идэр рүү эргээд орж байгаа юм л да. Коммершал утгаараа ч гэсэн үнэт зүйл гэдэг утгаараа ч гэсэн. Тэгээд энэ маань ингэж алуурхан явсагаад энэ хаалх ихнэрийн үүс одоо энэ ихнэр хүний хувцс хэрэглээ ахуйн соёл идэрлүү гүнзгий орсон л доо. Тэгээ энэ маань зөвхөн энийг өөртөө хамаарлаггүйгээр би илэрхийлэх юм бол магадгүй яг нэг хэрэгсүр ухдаг хүн шиг судлаач юм шиг тийм болчих гол хий хоосон худлаа болчих гэсэн. Тэгээ бүх энэ зургнууд маань гэр бүл, үр хүүхэд
одоо өөрийн эргэн тойр надтай хамааралтай зүйлээс тэр сайхан дурсамжуудаас тэр хайр гэдэг юмыг л хуваалцах маягаар гарч ирсэн байхгүй. Тэгээ энэ маань сүүлийн 15 жилийн туршид чинь ингээд амьдрал дээрээс өөр ангид өөр ирэхгүй буцалж гарч ирсэн зүйлүүд л. Тэгээд мэдээж одоо ингээд харж байгаад бол нэг төвшөнд хүрсэн юм шиг байна. Одоо чамлаад яг бас нэг төвшөнд хүрсэн юм шиг. Тэгээ эргээд энэ экзотик болсон, тренд болсон. Одоо ингээд юу гэхээр дахиад өөр зөксөлтөнд ч нэг өөрчлөлт хэрэгтэй. Чин утгаа алдаж эхэлж байгаа байхгүй. Жишээ нь таны зургууд дээр тэгэхээр чинь нэг юм эмхтэй байлаа шүү дээ. Энэ дүр хин нэгэн эзэнтэй юу? Зарим нь эзэнтэй, зарим нь бол эзэнгүй, зарим нь мэдээж энэ зураг зурхын тулд тухайн нэг фигурыг зурхын тулд мэдээж заримдаа модель ашиглана. Хөдөлгөөнүүд тийм ээ. Нэг юм хөдөлгөөн, гар хөл. Нэг яг зарим зурагч нар бол төрөлхийн нөгөө санах сайтай байдаг. Нэг хараад шууд ингээд яачдаг. Миний санах бол тийм мундаг биш. Ихэд бас баг шипи юу гэдэг. Шипи хэрэгэлдэг оюутан гэдэг шиг ингээд модель бас заримдаа хэрэглэнэ. Тэгээд тэр моделийг бол заавал нөгөө тухайн үед биш яг зураг авч болно, скетч хийж болно. Тэгээд нээсээ ингээд харж байгаа энэ хөдөлгөөн надад одоо зогцох юм энэ би дуртай байна гэж шийддэг ч юм тийм. Би харин яагаад энийг асуусан бэ гэхээр энэ хүүхэд эзэнтэй юу гэж асуух гэсэн хүүхдийн зур таны хүүхд юм болов. Энэ болохоор ингэсэн. Нэг орой манай охин 3 настай байсан. Тэгээ ариун сайхан гэдэг. Энэ хамгийн бага. Тэгээ нэг орой харсан чинь цэцэрлэг дотор ээж нь дугуй унахыг зааж байгаа. Тэгээ өөрөө суудсан. Зомбойтол суудсан. Охин ингээд дугуйтай ингээд санжигнаа явуулсан. Тийм дүр зураг харагдсан байхгүй. Тэгээд надад бол орж игээд би энэ зураг шууд санд орж игээд энэ зураг бол маш хурдан зурагдсан. Гэхдээ баг 3 сар болсон байхгүй. Тархин дотор нөгөө зураглал нь маш хурдан ороод ирэхгүй. Тэгээ юу гэхээр ерөөсөө заа юм ирээдүйнсийн 3 өсгөө. Тэгээ энэ болохоор өнгөрсөн цаг одоо ирээдүйн цаг дээр их хүний 3 төлөөлөл баг. Тэгээ цэрэг шиг команд авсан. Бяцлаглалын команд. Тэгээ нөгөө Монгол зургийн Монгол бүсгүйчдийн юу ч нэг зэрэг арим ингээ генерал шиг л байгаа байхгүй. Тэгвэл энэ тэгвэл энэ 3 цагтаар байгаа цэргүүдийн урд дуур нөгөө генерал нь өнгөрч байгаа байхгүй. Одоо энэ чинь генерал байхгүй. Тэгээд яг энэ зургийн чинь нэр нь болохоор цэрэг ээж гэдэг суртаа. Ээж цэргүүд байхгүй. Мам сууж гэсэн. Тэгээ чи гэсэн өөрөө бол одоо өөр хүүхдийнхээ нь бол хизээд бэлэн одоо командтай одоо маргаашуудтай бол хизээд бэлэн л байна ч тийм. Тэгэл тийм юу яг тийм санаатаагаар ингэ хийцээ аахгүй. Тэгээд бол цэвэр одоо миний өөрийн одоо гэр бүлээс урагш гарсан контент стори аахгүй. Бас нэг өнгөцөн гушуутай нэг охины зураг гэдэг тэрээс танаа хөгт. Тийм тэр чи айгүй ирэх дээрээс ингээ нэг хошоогоо нэг хөөрхөн бол айгүй сахлахгүй. Сахлахгүй нөхөр аахгүй. Энэ жишээлхэн бол ээжийн өмд гэдэг зураг. Энэ манай охин бас нэг охин тэг багалтай. Заримдаа ээжийнхөө өмдөн дотор орцсон. Заримдаа ээжийнхээ нөгөө лекч мэвчиг хүмүүсцэн ингээ бүжиглээд ээжтэй багтаа тий. Тэр чинь надад юу гэхээр хүүхд бол ертөнцийг таньж мэдэх гэж шийдэг үйл хийдэг те. Тэгээ тэрний нэг л байгаа байхгүй. Тэгээд айгүй хөөрхөн санагдаад Symmetricom зохиомжоор ингэ хийцээ байхгүй.
энэ хөгжмийн зэмсэг харин их ахаар татчих. Яагаад тэгэхээр нөө таны зургууд дээр чинь эмэгтэй хүнийтэй бишгүүртэй хөгжмөнтэй ингээд янз бүрийн юм хөгжмийн зэмсгүүдтэй зурдаг штэ. Энэ ямар утга учиртай юм бэ тий? Энэ болохоор юу? Уулын энэ зургийн нэр нь болохоор Бенджамин Бой. Бенджамин Бой. Бенджамин гэдэг кино байдаг шүү дээ. Тий. Бенджамин Баттон гэдэг. Тий. Хөгшнөөс ингээд явдаг. Зөндөө зургийг эхлээд нэг нэр өгчөө зурдгүй л дээ. Ингээд явж байгаа л дараа нь ингээд гарсан нэр өгж болно шүү дээ. Тийм. Тэрнтэй адилхан ингээд би энэ зургийг зурд туссан байгаа энэ хүүхдтэй байгаа чинь нэг хөгшин болцоо байхгүй. Хөгшин сард хүүхдэд байдаг шүү дээ. Хүүхд чинь ингээд томрогдсон гоё нүүр төрх болдог шүү дээ. Тэгээд айгүй надаа энэ хөөрхөн санагдаад уулын Бенджамин Бой гэдэг нэрлэлцээ байхгүй. Тэгсэн чинь яг энэ зургийн тухай үзэсгэлэн зургуулсан хэвлэл төр хин жим хавьч нэг Golden Melody гэдэг. Тэг манай кураторын хэлсэн гэж. Тийм байна, тийм байна. Тэг яг энэ болохоор би нэлээд жилийн өмнө Австралид явж байгаад авсан. Тэгээ энэ Silver бүрэлдэхүүнтэй 1935 оны Парист хийсэн трибьютон аахгүй. Тэгээд яг тухайн энэ хөгжмийн үлээгэр хөгжим бол өөрийн гэсэн айгүй гоё хийцтэй. Бараг энэ биеийн өөр урлын бүтээлүүд байдаг л та. Тэгээд надад айгүй сэтгэл төрөөд нэг үн тэтгэлийн дэлгүүрээс нэлээд гооч ярьж байгаа авч ирсэн. Тэгээд тухайн би энэ ерөөсөө үлээгэр хөгжим болдог бол цуглуул маш нагтаад яажсэн. Тэгээд ерөөдөө над өнөөс гадна бас нэг хоёр юм байгаа. Энэ цуглуулах санаатай байгаа л та. Тэгээд бас би энэ чинь хөрөхгүй юм л та. Тэгээд энэ зураг ийм үлээгэр хөгжим хоёр айгүй гоё цогцоод. Тийм байна. Гол шин энэ ихэд цэвэр хөрлөөр ирсэн. Хүнд дотор хөнгөнд юутэй хүндий. Хүндий юм байна тийм. Тэгээд энэ болохоор энэ миний амьдардаг байсан хотын нэг хоёрхан өмнөд эдлийн дэлгүүрүүд гэсэн хэрэг. Жижиг бот. Тэргээр авахлаа би дандаа хоглоо гэж шаардсан. Нэг удаа явжсэн чинь цогон дээр айгүй хөрх морь харагдчихсан хэрэг. Тэр нөгөө Монгол хүн байна та гэж. Нэг морь харангуйч тийм морь харангуйч айгүй хөөрхөн санагдаад тэгээ авцах гэсэн чинь бүр негатай гэж олдсон зүйлээ тэгж илээ. Тэгээд бүр эртний олдор тийм. Одоо сая ярианы дурдлаа штэ. Монгол руугаа монгол ахыг ингээд сонирхож эхэлсэн. Гэхдээ тэрийг бас нэг юм судлах хэрэгтэй болсон байна. Тийм ээ? Яг энийг чинь бас зүгээр ингээд зурчих биш, хоосон зурчих биш. Судалгаан дээр үндэслэж яг үнэн чин үнэн нь юу юм бэ гэдгийг бас нэг мэдээд агуулга нь юу юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй болсон болов. Тэгээд юу нь илүү их анхаарал татсан бэ? Яг ингээд хүн болгон өөр ингэсэн гэр бүлтэй тийм. Тэгэхээр бид нар бол өөрсдөө айгүй тийм өрмөц амьдралаар явж байгаа ард хүн байхгүй бид өөрсдөө чийж гэсэн би ч гэсэн адилхан. Тэгэхээр би зүгээр Японд ч байсан, Америкч байсан, Европч байсан. Бид нар шиг 2 3 нийгмийг нүрийг үздсэн ингээ залуу бах та тийм. Социализм гэж юу юм те? Лонд нийгэм гэж юу? Одоо ингээд зэрлэг одоо энэ арчлал ч юм уу эсвэл энэ капитализм гэж юу юм? Тэгээ бид нар өөр улсуудаар ингээ явцсан. Эргээд харахад бол бүх юм гэр бүл дээр зангилагдж байгаа байхгүй. Энэ зүйлийг таниулах шаардлагатай. За таниулах ёстой ч гэх юм уу тэр төрлийн хүн бол мэдээж уран бүтээл. Уран бүтээл байгаа судлаач нар яг би аль таныг судлаач юу гэж явах гэдэг нь уран бүтээл судлаач биш. Яг тэгэхээр би бол зүгээр уран бүтээлч зүгээр миний судалгаа бол зөвхөн миний уран бүтээлд хэрэгтэй шаардлагатай тэр зорилгонд дагуул би имийг хэрэгэлдэг болохоос одоо юу гэдэг хин нэгэнд гаргаж ирээд уламжлал юм байсан гэж одоо прೂв хийх ямар ч шаардлагагүй. Одоо манай гэр бүл тэлээ гэхэд одоо манай ээж хэд
бүр социализмыг бүтээн байгуулахаас эхлээд явж ирсэн. Тэр хүмүүс ямар хүнд хэцүү амьдрал туулсан бид нүрээр мэдэрч байгаа. Тэгээ одоо эмэгтэйчүүд гэсэн адилхан ямар хүнд хэцүү үед одоо нуруунд дээр юу үрдгийг бас бид харж байгаа. Тэгээд яг энэ яг юун дээр зангидах гэдэг нь тэгэхээр Монгол хүний эхнэр хүний хувцас хэрэглэн дээр харсан байхгүй. Тасаа бас өөрөө хэлж байсан тийм ээ. Ерөнхийдөө яг энэ Монгол бүсгүй таны дийлэгтэй зурган дээр ашиглагдаад байгаа энэ хувцас одоо өөрийнх нь ингээд чимэглэл идэл хэрэглэлүүд ч гэдэг юм уу те энэ зүйл бол нэг энэ зүйлийг илтгэхэд байна гэдэг зүйлийг та хэлсэн шүү дээ. Энэ зүгээр таны таамаг юм уу эсвэл яг үнэхээр энэ миний таамаг биш яг логик утгаар нь ч гэсэн түүхэнд тэмдэглэгдсэн утгаар нь ч гэсэн кино зохиол дээрс ч гэсэн ерөнхийдөө олон юм дээрс харж байгаа юм л та. Тэгээд бол энэ бол ийм утгатай юм байна л гэж. Энэ өөрөө надад айгу тийм зүрх рүү одоо орсон гэх юм одоо хүрсэн. Ялангуяа над юу миний сэтгэлийг хөдөлгсөн бэ гэхээр альч үндэстэнд очсон эмэгтэйчүүдийн хувц сунар бол ерөнхийдөө бараг шууд утгаараа түүхээс эр хүнд таашаал өгөх зорилготой бүтээгдсэн байдаг. Одоо бараг Японы одоо жишээлх юм бол кимоно гэдэг. Тэгэл одоо барууны одоо тэр одоо гоё флаш дайшн зэрэгэл. Гэтэл Монгол эхнэрүүдийн хувцас тэрний эсрэг гэдэг байхгүй. Бараг хүн айлгах ч юм айгүй сүрлэг тийм хэрхэмсэг тухайлбал тэр эхнэр хүмүүсийн юу гэдэг өдөр тутмын өмсгөл хувцас хонор хэрэглээ амьдралын хөвшил гэдэг байгаа. Юу гэхээр цэвэр цэрэг аймын зориулттай. Дефенсив юм байхгүй. Тэгээд энэ маань юу гэхээр нөгөө маш хүнд уурамсгалтай газар амьдардаг. Тэгээд гэрийн дотор орж ингэхдээ гэрийн гадаа гарч ир болдог. Тэгээ ар гэрийг бүгднийг авч удаа нөхрүүд нь хаяад дайнд явждаг. Эсвэл шуудаад архиугаад алуулцдаг ч юм уу. Тэгээ эсвэл адуу 8 гэдээ явждаг ч юм уу. Тэгээд энэ бүх амьдралын одоо юу гэдэг хөврөл дээрээс гарч ирсэн соёл байгаа байхгүй. Гэтэл энэ бол хязгаарч зорилгоо биелүүлээгүй гэж болно. Гэтэл бэлэгдлийн маягаар одоо магадгүй эмэгтэй хүний тэр их айдас, шархлал одоо туулж ирсэн хилээгүй хамаг одоо зовлон зүтгүүрийн хувцас дотор шингэсэн юм шиг санагдсан байхгүй. Ялангуяа одоо ямар сандаа үсээрээ одоо юу гэдэг зэвсэг болгож тэг эвэртэй юм шиг чимэнэд юу гэсэн үг. Тийм. Японд бол энэ чинь зөвхөн самурай нарт л байдаг бололтой байхгүй. Та одоо жишээ нь зурган дээр одоо нэг өгсөн дээр жишээ аваад тийм илүү ер юм шиг байдаг. Тэрийг ингэж илтгэж зурхтаа ямар зүйлийг өөрөө ингэж тусгаж төсөөлж зурсан бэ? Зүгээр л яг загвар гэдэг талаас нь нөө. Багтгүй замдаа бол яг зөвхөн загвар талаас нь харж байгаа. Ерөнхий заавал нөгөө бас нэг яг зураг гэдэг маань мэдээд зурлуу байгаа тийм. Заримдаа бүр зориглохгүй болно. Заримдаа бүр санаандгүйгээр ч гэсэн айгүй гоё санаанууд гараад ирдэг. Ерөнхийдөө миний бол барьдаг юм бол би нэг амар хүчтэй контент хүмүүс болгох биш. Ерөнхий нэг энгийн таашаал өгөх нэг тийм зорилго яваад идэв надад. Энэ бүх соёл чи өөрөө маш экзотик одоо гадны хүмүүс харах юм бол баг одоо харь гаргийн хүн гэж фантази маягаар харж ирсэн баг. Тийм учраас Star Wars кино хүртэл авч ирүүлсэн байдаг байхгүй. Тэгээд тэгвэл бол Монголыг гэж хүмүүс Монгол гэж мэдхгүй харь гаргийн хүн л одоо ийм байх юм байна гэж харчихсан. Тийм экзотик. Тэгээд энэ эдрийг ингээ харахлаа айгүй гоё контент юм байна. Маш сонин бас яг харах юм бол гонхтой сэтгэлд ингээд одоо хүрдэг. Тийм байна. Тийм гүнзгий контент аахгүй. Тэгээд энийг яг ер нь бол барьсан л да. Нөгөө талаар бол яг амьдралыг бас нэг айтайхан талаас нь харчихсан гэсэн нэг хандлага байдаг байхгүй. Тийм үгээр тэр хандлага бол ялангуяа миний өнгөн дээр гарч ирдэг. Тэгэхээр цомлог өтгөр бонд гэдэг юм багтай бараанг бараг хэрэгэлдэг. Харин тийм. Тэгээд энэ маань юу гэхээр яг юмыг жоо эерэг харчихсан гэсэн тийм миний өөрийн явахтай нэг тийм одоо юу гэдэг хандлага байхгүй. Гэтэ яг ингээд сонссон чинь өмнө нь яг тийм гоо зүй гэдэг утгаас нь би Монгол хувцсыг харж ирсэн үү гэхээс хизээч одоо утга учир агуулгын тухай ч юм уу тий эсвэл яагаад
заавал ийм өстэй яагаад заавал мөр ийм байх хэвээр ингэдэг юм уу? Эхнэрийн хувцсыг нь бодож байгаагүй байна. Үеийн одоо нүүдэлчд дайн тулаанд явдаг. Тэгээд арга ударгаар нь одоо өмнөх дайснууд нь очиж гэр бүлээс нь хөшөө авдаг гэсэн юм. Өр хүүхдийн алж тална, эхнэр хүүхдийн дээр өмдөн. Монголын нууц төвчөөж нь манай үндэсний түүх гэж ярьж байгаа юм чи шууд эхлэхдээ хүчирхийлэр эхэлдэг шүү дээ. Шууд айл ихнэр булаагаад. Тэр номыг сайн харах юм бол хамгийн том золиос нь юу гэхээр эмэгтэйчүүд байгаа. Тэд сонголт гэж байхгүй. Хөвний сонголт гэж байхгүй. Тэгэхээр энэ нүүдэлчтэй амьдралч тэр чихэр гэдэг алаан хятаан донд боловсрож гарч ирсэн юм аимшигтай түүхүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэн донд эмэгтэй хүн үр хөвгтөө өсгөөд аваад дээр нь ингээд юу гэдэг улс үндэстний хүртэл өдөртөө явжсэн тийм өндөр түүхүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгоны цаана одоо энэ ихнэр хүний эдлэл хэрэглэл хувцс үеийн түүхэндх юм эмэгтэйчдийн одоо олсон нөлөө их сонирхолтой байдаг. Тэгээд би бол зүгээр яг зорилго нь миний уран бүтээлийн гол зорилго бол үндэсний одоо энэ бүсгүүчүүд ч юм уу үндэсний энэ уламжлалыг харуулж таниулах ямар ч тийм байхгүй. Энийг зөвхөн өөрийн гаргаж ирж байгаа тэр нэг энгийн таашаалт ашиглаад байгаа байхгүй. Чингээл энэ хүмүүс айгүй дугчраа өгдөг юм байна л да. Магадгүй зарим тохиолдолд түүхчид ч юм уу судлаачид бас их сэтгэл өгдөг болоо ямар нэг одоо шүүмжлэл хийдэг болоо гэж би хувьдаа бодож байна. Яагаад тэгэхээр энэ нэг харахад нь ч урлаг шүү дээ. Урлагийг түүхийг тэр чигээр нь авчирч тавихаас илүүтэйгээр илүү гоё юм хийсвэрлэх сэтгэлгээ оруулах, илүү гоё баяжуулах, өөрийн зураачийн одоо юм хийж шингээх ийм зүйл байдаг шүү дээ. Гэтэл магадгүй яг тэр мэрэгжлийн одоо түүхчид ч юм уу судлаачид харахтаа энэ ийм байх ёсгүй. Яг ийм л байх ёстой юм ийм л байх ёстой гэдэг тийм зүйлийг хэлжсэн болов. Яг хоёр янзын хүмүүс байдаг. Айгу консерватив хүмүүс ч байдаг. Нөгөөх нь жоохон нийт задгаатай хүмүүс ч байдаг. Тэгээд миний хувьд бол яг мэдээж бид нар нэг түүхээ мэдэх хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Тэгээд түүхээс бас авах хэрэгтэй. Гэтэ бид нар нэг өөрсдийнхөө яг амьдарч байгаа өнөө үед өөрсдийнхөө түүхийг бүтээх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор зурганд ялангуяа уран бүтээлд би миний барьдаг юм бол би заавал одоо хуучны имийг тэрчгээр нь хэрэглэхийг боддгоо. Бүгднгийж би мэдэх шаардлагагүй. Юу надад таалагдж чинь, юу надад ашигтай, юу надад хэрэгтэй. Энийг яаж хэрэглэх үү гэдэг үнцээр л хардаг л да. Бүх юмыг яг чиний түрүүний хэлдгээр уламжлалт маягаар авч тавих биш, эвдэх хэрэгтэй. Хэдийгээр би figurative art гэдэг чинь өнөөдөр заавал монгол хүн гэхэлэр яг нэг одоо уламжлал монгол бүсгүй байх шаардлагагүй. Монгол хүн гэхэлэр одоо нэг хэр дээлтэй одоо хэртэй дээлтэй тэгээ нэг арга үүрсэн уулаан гацартай тэгээд ингээд нэг шиг гурав барьсан ингээд байж шаардлагагүй юм чинь. Яг монгол хүүхнүүд Парисын годомжинд дугуйнаас шопинг хийгээд явж болдгоо. Яг монгол бүсгүүчүүд одоо юу гэдэг одоо тэр өрөндийн экзотик гэдэг ойлголт монгол бүсгүүчүүд яаж байж болдгийг угаасаа энэ байгаа. Яг энэ санаа бол яг тэр яран дээрээс гарч ирсэн байна. Тэгээд би нэлээд эксперимент хийгээд Кобе хотод Японд хаана хамгийн анхны миний соло шоу болчихсон. Тэгээд маш амжилттай болчихсон. Тэгээд тухай тэр орж иж хүмүүс монголыг юусэн мэдхгүй. Гэхдээ тэднэрт аягүй ойрхон тусаад одоо тэдний хэллээр миний зураг уншигтаад байсныг би бол мэдэрсэн. Эртнээс уламжлагдсан ирсэн Монгол үндэсний хувцас хэрэглэл нарийн утга учирыг агуулж байдаг. Монголчуудын хувцас эдлэл, нүүдлийн соёл иргэншил, амьдрал ах үйд нь нэн зөгтсөн байхаас гадна төр улсын тусгаар тогтнолыг бат бөх ирээдүй хойч нь гэрэлтэй байхыг билэгддэг юм. Манай орны байгаль цаг уурын нөхцөл эрхэлдэг аж ахуй хэвшиж татсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог нийгмийн байдлыг үндэсний хувцас нь тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал хэрэгсэл юм а. Хүндрэлтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд малаж ахуй эрхэлж морь ундаг нүүдэлчдийн хувьд зонхлох хувцас нь өмд цээжвч байсан байна. Харин энэ нь хожим ингэртэй дээл болон өөрчлөгдсөн гэж судлаачид үздэг.
Монгол угсаатны 20 гаруй ястан бүгд өөрсдийн бит бус өвийн онцлог шинжийг занзаашил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Харин тэдгээрийн хувцас хэрэглэл өөр хоорондоо ондоо боловч Монгол үндэстний гэсэн нэг хэв шинжийг өөртөө агуулдаг юм а. Тухайлбал Монгол үндэстэн ястан бүр дээл өмснө. Тэд бүгд зэрэгдэв гэр бүлийн байдлыг илтгэсэн байх ба нутгийн аль хэсэгт амьдардаг ямар ястан болохоос шалтгаалan загвар нь өөр болон тогтжээ. Жишээ нь халах дээл. Манай хүн амын 81%-ийг эзэлдэг халахчууд онон хэрлэн туул голын саваар голдуу нутгалдаг. Эрэгтэй дээл нь цомбон буюу дэлбэн хэлбэрийн нудрагтай, нудраг нь манжийн дарлын үеэс орж ирсэн гэдгээ. Өмнө нь хаз маягийн ханцовчийг хэрэглэж байсан байна. Дээлийнхээ гадуур ууж буюу хүрмийг хэрэглэдэг, улирлаас шалтгаалж малгайны загвар өөрчлөгддөг юм. Харин халах эмэгтэй дээл хүндхэр мөртэй, мөн тэд дэргэр үстэй байдаг. Үүнийг эхлээд өөрсдийн үсээр хийдэг байсан ч арчлахад хэцүү учраас ямар нэгэн малын үс ноосоор хийдэг болжээ. Халах эмэгтэй гоёл чимэглэл нь дээл буюу цэгдэг уужнаас гадна толгоон боолт, уу, хавчаараас бүрддэг. Толгоон боолт нь оройн 5 хэсэгтэй онгорхой байвал харц, битүү хорол хийтэй байвал хатан хүнийх гэж ялхна. Мөн хэхвар оролцсон тод өнгийн дээлийг тэд өмсдгөө. Домогт өгүүлснээр Түнэр харанхуйн эзэнт гүрний харуул магчин дөрвөн хэрээнээс нутаг орноо хамгаалах гэж эхнэрүүд Шуудын хаан хангардын дүрийг бүтээхээр үсээ цавуудан дэргэр болгосон гэдэг. Мөн халах эхнэрийн дээлийн мөр түнтгэр болсон нь тэдний дайчин зангийн улбаа гэх. Эрт цагт их дайн самуунд халахын эрчүүд үргэдэхэд эхнэрүүд дайнд мордож ханцуу юугаа шомлон ихэд баатарлаг байлдан ялчээ. Ханцууга мөрөө давтал хунруулан овоолгох нь игээл түнтгэр мөртэй мэт харагдуулж байснаас хожимо халах эхнэрийн дээлийн мөр түнтгэр болсон гэж домогт өгүүлдэг билээ. Айкок саяын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 4. Та өөрт байгаа оноонд харуулсан хэдэн чирэг авч болно. Айкок. Хөрөмтлөл яг л цэцэг шиг ургуулахын тулд услах хэрэгтэй. Үндэсний хөрөмтлийн хөтөлбөр. Голомт банк. Айкок саяын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 4. Та өөрт байгаа оноонд харуулсан хэдэн чирэг авч болно. Айкок. Миний мэдж байгаа за манай нэвтрүүлэгт орж ирсэн ч гэсэн зураачтай ингээд ажиллаж байхад ихэнх нь гадны улс орон дуран бүтээлээ төрөх юм. Энэ одоо яа эсвэл тэнд зах зээл байгаа болохоор гадаадад уран бүтээлээ төр байдаг юм болов. За эсвэл их оронд нь уран бүтээлийг нүнлэхгүй байдаг ч юм уу нэг шалтгаан байгаад тах шиг байна тийм үү? Заяа сайхан яагаад Японд очиж амьдрах болчихоо? Японд амьдрах болчихоо. Хизээ ер нь Монголдоос хуршээ гэж бодож байна. Одоо Монгол руу биш сүүлийн 2 жил ирүү очим байна. Бараг л суурьж байна дөө. Одоо яг албан бусдаар 250 мянган монголчууд гадаад амьдарч шүү дээ. 250 мянган монгол дотор ч яаж нэг 25 зураач байгаа л үү. Тийм 25 дотор ч яаж нэг 2-3 бас нэг учраа олцсон хүмүүс байгаа л үү. Тэднэртэй л та нар уулзсан байх л та. Олцоод байна. Тийм. Тэрнээс биш одоо юу гэдэг гадаад яг өдөршин хүмүүс амьдрал хайгаал гадагш явж байгаа тийм дотор бас нэг өөрийнхөө дуртай маягийг явж байгаа уран бүтээлчнэр зөндөл байгаа л та. Яг одоо хүүхд тавилан тэгэл Японд авчирсан. Японд очиод нэг 11 жил болчихоо. Гэтэ чус гайгүй маш цаашаа айгүй хэрж очиж байгаа шүү дээ. Та жишээ нь ягаад Япон улсыг сонгож тийш? Яг л адилхан шүү дээ. Тэр зорчмоо.
Эд чи 90-ад оны үеийн тэр хүүхдүүд бидний тэр үед одоо зураг мөр бодолтож авдаг Монгол үж байгаагүй. Яг ер нь бол зураг зураад Монголд авах гэдэг бол яг ахуй утгаараа бол ер нь бол ерөөсө хар бараан байсан байхгүй. Хүмүүстээ итгэл найдвар. Тэгэл гадагшаал гарвал болчих юм зүс нэгтэй гадагшаа гараад тийм амар байгаагүй л дээ. Харин ч би Монголд аягүй их боломж байна гэж харж байгаа. Монголчин бас эдийн засгийн бабл үе байсан. Монголын зураач нар ч гэсэн бас нэг үе яваад бол өөрийгөө аягүй гоё үнэлүүлж чаддаг болсон. Бүтээлээ ингээд зарж борлуулж амьдралаа авдаг үе рүү орчиж, цуглуулагч нартай олчиж бас нэг давуу талгүй бол Монгол хүмүүс аягүй тийм сониучхан үзэсгэлэнгүүдийг ингэж бөөнөрөө ирж үздэг. Энэ бол их гоё хандлага л да. Тэгээд уран бүтээлийн анх Монгол танигдахаас өмнө Японд танигдсан тийм ээ. Японд тэгээд мөн одоо дэлхийн өөр улс орнуудад үзэсгэлэнгээ гаргаж уран бүтээлээ дийлгэж явсны хүчинд бас дэлхийн олон оронд бас үзэсгэлэнгээ гаргасан байгаа шүү дээ. Нийт 10 гаруй бие даасан үзэсгэлэн гаргач юу? Хэдий гаргач юу? Хаана? За зөв бодоттой. Тоолъё. Зураачны тухайд ер нь үзэсгэлэн гаргана гэдэг бол энэ одоо маш том ажлын тайлбар нь болоо тийм. Таны анхны үзэсгэлэн Монгол талаа биш. Монголд байсан. Монголд байсан. Гэхдээ яг би даасан биш. Монголд миний хамгийн анхны үзэсгэлэн Урчуудын хорооны таймд оюутан байхдаа гаргаж ирсэн. Оюутнуудын хамтарсан үзэсгэлэн. Японд бол яг би даасан 7 үзэсгэлэн гаргасан. Зөвхөн Японд. Зөвхөн Японд. Тий. Америкт 3. Яг тэгэхээр нэг 10 болчихоо юм байна. Тийм байна. За тэгээ өөр чинь Тайванд бас 2 юм байна. Тэгээ нэг 10 яг би даасан гэвэл 11 2 л үзэсгэлэн байна. Харин хамтарсан бол маш олон байгаа. Хамтарсан бол нэлээ их зөвхөн миний өөрийн одоо өөрөө очиж оролцсон гэх юм бол нэг 10-д үзэсгэлэн байгаа. Зүгээр зураг явуулсан, намайг төлөөлдөг галерейнууд оруулсан гэх юм бол баг 30-аад юм байгаа. Дийлэгтэй бол үзэсгэлэнгүүдээ гадны улс орнуудад тийм ер нь тэгэл тэндэл гадны орнуудаар л гаргасан л да. Энэ би даасан хамтарсан хоёр үзэсгэлэнд ер нь оролцсон гэдэг. Яг би даасан гэдэг нь болохоор зөвхөн миний өөр уран бүтээл байхгүй. Одоо энтэй хамтраагүй. Хамтарсан гэдэг нь өөр давхар зураач нартай хамтраад ингээд гаргаж байгаа гэсэн. Тэр хамтарсан үзэсгэлэн нэг зурагч явж болно, эсвэл 5 явж болно, 10 явж болно л да. Сая сүүлд оны өмнө бас Монголдо үзэсгэлэн гаргасан шүү дээ. Тийм ээ. Энэ одоо өөрөө Монголдо гаргаж байгаа хэддэх нь болчих вэ? Яг би даасан үзэсгэлэнгээ бол Монголдо би даасан гэх юм бол 2 дахь нь. 16 онд 18 онд. Тэгэд Монгол хүмүүс зургийг тань анх хүлээж авч ирсэн сэтгэгдэл. Тэг яг яаж мэдрэгдэжсэн тэр нь. Одоо жишээ нь гадныхан бол ингээд уран зургийг ингээ хараад зураг ингээд вау гайхалтай юм юу ингээд гоё хүлээж авдаг штэ. Монголчууд магадгүй реалист зураг чиглэлийн зурганд илүү дуртай гэсэн нэг тийм дүгнэлт судалгааны дүгнэлт гарсан байлаа. Би нэг саяхан уншиж ирсэн. Тэгэхээр заяа сайхны зургаас бас магадгүй реалист чиглэлийг хаагаад ээж магадгүй. Тийм болохоор би энэ асуултыг асууж байгаа юм. Яг би нэг Японд байсан. Тэгээ Японд очихын өмнө бол яг Америкт нэг 2 галерейтэй хамтарч ажиллаж байсан. Сайсилуто гэдэг галерей электро гэдэг Итали галерей нөгөө тийм болохоор Кармел гэдэг хотод байдаг Амстердам арт галерей Албис орноо төлөөлж ирсэн л доо. Тэгээд бид нар бол яг хоо Beaming Brothers гэдэг 2 банк тампуртал бол бид нар бол мундаг ажиллаж ирсэн. Айгуу сайн ажиллаж байгаа. Тэр 2 банкны нэг асуудал болсон маань 2008 онд байна. Тэгээд тэрнээс хойш яг хоо надад яг өөрөө би тааж өөрөө одоо маркетингээ хийх шаардлагатай болохгүй. Хинтэж хамтрахгүй бараг анхтайгаа independent artist болж байгаа. Тэгээд тэр үед сошиал медиа дүнгийн хэлжсэн болохоор би зүгээр байж байгаа Японд гэдэг бараг зүгээр байж байгаа сошиал медиа дээр тавьчихдаг гэсэн. Тэгээд яг ингэ сэтгэлд орж ирнэ. Тэгээд гадны хүмүүс бол яг тэд дургүй байгаа юм дээр орж ирээд янз бүр юм яриад байдаг л дээ. Нийтлэгээр хараад дуртай болол юм бичдэг баг. Хамгийн их яг үүсгэл ханаас орсон Монголоос. Сонирхолтой. Тэгээ би нэг пипатай хөгжинтэй нэг бүсгүй зурцсан жил.
Яагаад Монгол хүүхэн хятад хөгжим барьдгийг яагаад Монгол хүүхэн ихлээр юм урт хамаар урт үзүүтэй гартай байдгийг ингээл яагаад би тухайд бодсохгүй энэ би Монголд юм очоод үзүүлэх юм бол хүмүүс хэцүү юм байна да гэдэг. Тэгээ ерөнхийдөө итгэл үнэмшил төрөөг байхгүй. Гадны хүмүүс чинь бас нэг соёл байна. Юу гэхээр хэрэггүй юм дээр очиж хошууд үрээд идэггүй. Дургүй юм дээр очиж цагаа үрээд идэггүй. Бүр очих дуртай болоод ирдэг. Дуртай болоод тийм очиж юм ярина асуун холбоо үүсдэг л дээ. Чи 10,000 зураач нар үзэсгэлэн гарч байгаа шүү дээ. Энд чинь бас ганцхан бий биш. Тийм шүү дээ. Тийм болохоор надтай уулзсан хүмүүс бол айгүй өндөр сэтгэлтэй байдаг. Тэгээ зураг хараад үйлдэх хүн харж ирсэн, зураг хараад одоо юу гэдэг инээдэг хүн харж ирсэн, зураг хараад хурж ирээд ингээд сэтгэл хөдлөл хамаагүй маа ярьдаг хүмүүс ч байдаг. Тэгээ яг үндэ бол уран бүтээлч юм бол яг тийм зүйлсийг хараад болох гоё л юм лээ. Тэгээд сүүлд одоос 4 жилийн шуг зураг цогтойр Японд бүр над дээр зорж ирж уулзчихсан байхгүй. Тэгэл ахын санал бол юу гэхээр чи Монгол үзэсгэлэнээ гаргаа гэдэг. Тэгэхээр би хэлсэх юм гэсэн чигүй чиний Монголд айгүй ингээд хүмүүс сонирхоод байна ч байгаа ч гэдэг. Үзэсгэлэнээ гаргах яаж гэдэг. Тэгээд жилийн дараа би бэлдэж байгаад нэг 17-8 зурагтай л ирсэн баг. Тэгээд би бас л өөртөө хэлцээ нэг өдөр хараад нэг л өдөр хийх, олон өдөр хийхгүй. Тэгээд нэг өдөр яхад надад 1500 биччихсэн. Маш гоё билээж байгаа. Тэгээд айгүй тэр гэрвэл өөр хүүхэд урамсгалаараа. Тэгээд Монгол бол миний зургийн дуртай маш олон хүн байдгийг мэдсэн тэгэл. Тэгээд тэрнээс хойш яг надад бас янз янзын саналууд ирээл ерөөдөө нааш ирэх одоо хүсэлтэй болоод. Тэгээд ер нь сүлдээ ер нь одоо ингээд алин болон бас ингээд байгалах нутагтаа байл гэсэн бодолтой л байгаа л та. Тэгээд дээрээс нь нэг юм бий болгосон. Энэ улсад ямар их урлаг хэрэгтэй байна. Ингээд цангаж байгаа юм гэж бодсон. Тэгэхээр бол ер нь бол бид нар бол одоо ингээд айлын болгон гадаад ч тэр урлаг хөгжсөн газар юм үзүүлээд байгаа ш. Өөртөө их орондоо ирж одоо энэ хөв нэмэр оруулах хэрэгтэй юм гэсэн нэг бодолтой бол энэ их орондоо ирэх шалтгаан байна. Тийм. Жишээлх юм бол яг би одоо бодож байгаа байхгүй одоо болдгсон бол энэ хотын төв одоо ингээд нэг явд бол байшингийн рентүүд бас хямдхан болчлаа шүү дээ. Хайлахаар зураачнаас энэ рентээ ингээд хүмүүс хүчээс гайгүй зураачнаас. Тэгээд чинь 10-20 ингээд гоё студио нэгтчих юм бол гадны суулч ч гэсэн тэгээд хүмүүс ч гэсэн энэ хот тэгээд нэг үзэхэнтэй болно шүү дээ. Яг л одоо нөгөө хятадын нөгөө 798 л үлээ. Нэг үйлдвэрийн орны нэг засгийн газар дэмжиж зураач нарыг тийм тавьчих тавьсан чинь хамгийн их зуулчд очдог газар болоод сүүлдээ зуулчдаг ирэх тусан нөгөө өндгөө байсан газар ч үнэтэй болоод иргэн дөрөнд кофе бар ресторанууд нэгтэй сүүлдээ рент нь өсөөд коммершил дэлгүүрүүд очоод зураач нар өөртөө юм нөгөө төлбөр төлөх чадваргүй болоод аяндаа гарч байгаа. Тэгээд тэр нэг айгуу тийм коммершил индастри болж эхэлж байгаа юм л дээ. Тэгээд би үстэй зодчдаг хин сонирхдаггүй газар гэж болно. Зураач нар очих юм бол хүмүүсийн сонирхол бий болдог. Америкт бас 80 оны газар хөдлөл Сан Францискогийн газар хөдлөл төр хэсэг зураач нар Кармел гээд хинч тоож очдог тийм далайн эрэхтэй айгүй гоё байгальтай газар хотоос очоод амьдэрсэн байна л та. Зураач зөвхөн зураач. Тэгээд энэ дөрөөсөө зөвхөн галерей зураач урлаа хоёр байдаг газар ус. Тэгэнгүүт хүмүүс сонирхож очоод тэнд хот бий болоод сүүлдээ ерөөсөө зөвхөн сайтын тэр богднуудын амьдардаг газар болсон. Тэр газар нь тий айгүй үнэтэй болоод Сиднейд байгаа Ньютаун гэдэг хот бас адилхан зүйл байна. Тэгэхээр манайхаас энэ одоо энэ урлаг соёлын хүмүүсэд энэ чинь бол бас ийм хүмүүсийн анхаарлыг бий болгодог газрыг өднөр чинь авцардаг гэдгийг бас харах хэрэгтэй л дээ. Урлагийн бүхэл төрлийн урсгал чиглэлүүд үүсгэд хүчтэй нөлөөлсөн төрөл нь яа харахгүй уран зураг билээ. Харин тэдгээр уран зургуудыг тэтгсэн дотоод их хүч ах угаас онцгой байдал нь уран зохиол, домог түүх, тухайн үеийн нийгмийн байдалтайгаа ямар нэгэн сэжмээр холбогдсон байдаг.
Уран зураг бүтээгч нэгэн, уран зураач нэгний хувьд уран зургийн үзэсгэлэн гаргана гэдэг нь хамгийн чухал зүйлүүдийн нэгт тооцогддог үлээ. Өөрийн бүтээл төрөвлөө үзэгч олон түмэнд нээн харуулах, тухайн урлагийн бүтээлийг танилцуулах нь уран зураачдын хувьд ихээхэн онцгой ач холбогдолтой зүйлд ордог байна. Үүнээс гадна уран зургийн хувьд өнгөний тухайд мөн ярих хэрэгтэй болно. Тухайлбал хүйтэн туяалаг гэрэлтэй өнгийг шинжлэх ухаан хөнгөн өнгө гэж тодорхойлсон байна. Чойдгийн 1954 онд зурсан Цэдэнбол Мао Цзэдун зургаас энэ л дулаахан хөнгөн өнгөний ялгараг ажиглагдж байна гэж шинжээчид үздэг. Мөн өнөөдрийн түвшинд урлаг уран зураг асар их өөрчлөгдсөн хэдий ч тухайн үеийн бүтээлүүдийг одоогийн зургуудтай харьцуулах бус бүтээсэн цаг үетэй нь харьцуулан дүгнэх хэрэгтэй гэдгийг өнгөнөөс гадна дээрх зургийн өгүүлэмж нь үзэгчдэд хэлж өгч байгаа шиг санагдана гэжээ. Сүүлийн үед уран зурагт эрчимлэг их темпераментны хурц тод ирж хүчтэй сэтгэлийг илэрхийлсэн зураачид олноор төрөх болжээ. Үүний зэрэгцээ зөөлөн яруу дунгалга өнгө зохицол дотор нь байгалийн төрхийг уралсан импрессионизм чиглэлийн бүтээлчд мөн төрж байгаа юм. Харин сайхан өнгө гэдэг дан ганц хэлбэр бус агуулга хэлбэрийн зохицолтой салшгүй холбоотой гэдгийг санах нь зүг болов уу? Үүний үр дүнд ч өнгөн цаасан дээр боддоор оршиж хүний сэтгэл санааг эзэмдэн гоо сайхны таашаал сонирхлыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой гэдгийг сонгодог бүтээлүүдийн үзэсгэлэнгүүдээс харах боломжтой юм. Уран бүтээлч хүн түрүүн бас нэг судалгаа хийх ёстой гэдэгжсэн шүү дээ, тий? Судалгаа маш их судалгаа хийдэг. Тэр одоо шаардлага маань таныг ном цуглуулахад бас хүргэсэн болов уу? Тийм, би яг нэг олон цуглуулгатай биш, зүгээр маш их мэдэх хэрэгтэй хүн. Маш их унших хэрэгтэй, маш их харах хэрэгтэй. Тэр чинь өөрөөр сэтгэж бодно шүү дээ, задран. Тэр ерөнхийдөө ингээ одоо ингээ улам үзэж мэдэх тусам нөгөө ямар мэдлэггүй юм бэ гэдэг нь мэдээд байгаа байхгүй. Хөгжих ёстой тийм зөрчилдөөн ялч үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань байж байгаад би их баярлаад байгаа байхгүй. Тэгвэл би бас нэг амьд яваад байна гэж өөрөө харж байгаа байхгүй. Тэгээд одоо надад бол нэг ойролцоогоор нэг 500 ном бол би дандаа гэхдээ би яг өөртөө хамааралтай сэтгэл төрүүлсэн номнуудыг цуглуулдаг. Ерөнхийдөө ямар төрлийн номнууд байсан бэ? Яг номнууд маань юу л да уран зургийн уран зурагтай холбоотой. Би өөрөө бас цуглуулагч байхыг хүсдэг юм аа. Гэхдээ яг мөнгө төгс санхүүгээс болоод зураач нэгэн зургийг өсгөр бол бодлож явж чадахгүй. Ялангуяа болдгсон бол одоо алдартай дэлхийн алдартайгаас гол алдаргүй таалагдсан бүх зургаал авчихыг боддог байхгүй. Гэтэл тийм боломжгүй. Тэгэхээр тэрнээсээ болоод ч юм уу зураач нарын ном цуглуулах гэсэн. Зөвхөн уран бүтээлч нар тэр нь заавал олон нийтэд танигдсан зураач нар биш. Жишээ нь би одоо Японд байж байхдаа яг Японд шууд өрөндийн соёл руу орсон, өрөндийн соёлыг одоо зээлдэж авч байгаа тэр үеийн дайны өмнөх үе. Тэгээд дайн болоод ингээ мартагдсан, бүх юм устгагдсан, мундаг зураач нарын одоо дэлхийд танигддаг зураач нарын ажлууд байт юм билээ. Тэг бүгд тэрний үеийн судалгаа хийгээд тэдээс маш олон тийм мундаг мастерууд одоо нуутмал мастеруудын номнуудыг бол цуглуулж авсан. Гэх мэтлэн. Тэгээ заримтай нь бичилж уулцсан, нэлээдгүйд нь одоо зөрүүлж одоо гар үсгээр зурч өгсөн limited edition-ууд байгаа. Тэр бол энэ бол яг надтай хамааралтай түүх баггүй. Яг миний цуглуул бол зураач нарын ном. Гэхдээ illustration талдаа нэлээ их номууд байна. Illustration яг зураг талдаа гэсэн. Тийм зураг талдаа гэсэн. Тийм. Дийлэнхтэй одоо ерөнхийдөө бичих юм биш зургийн номнууд л. Тийм зураг бас судалгааны номнууд ч байгаа. Ерөнхийдөө тэг яг нэг illustration ч аюулгүй баялаг байхгүй. Illustration чинь commercial тартаа маш олон янзаар хувирдаг. Одоо савны бод бараа бүтээгдэхүүнээс савнаас авахгүй болоод тий пянзны одоо гэр тэгэл сүлд illustration чинь бол постэр, pop art тэгээд пропаганда гэдэг ингээд маш олон төрлийн illustration байдаг. Хувцас дизайн гэдэг. Тэгээд би бол ерөнхийдөө төрөлжүүлээгүй. Гэхдээ бүх төрлөөс нь яг өөртөө таалагдсан өөрийн хамтын дагуу цуглуулдаг.
Номон дээр нь яг бүр спешиал бүр онцгой одоо хайртай онцгой өөрийн онцгойлж үздэг ном байгаа юу? Бага бүгд онцгой гэж хэлж болно. Жишээлх юм бол за яг миний ном 2 3 хувааж болно. Нэгт нь болохоор rock pop-ийн холбоотой хөгжмөнтэй холбоотой арт одоо зураг чимэглэл номын одоо cover тэгэл CD-ний cover зөрүүлж одоо illustration хийсэн зураач нарын ном гэж байна. Хоёрт нь болохоор fashion тал руугаа бас номууд fashion illustration. Би бол fashion-ы фото болно гэсэн үг. Дэх нь үе ялангуяа дэх нь үе fashion загвар зохион бүтээгчнэр бол өөрсдөө артистууд байсан. Мундаг зурдаг. Бараг скетчүүд нь шууд арт болдог. Тэгээд тэдний бүр одоо бүр өндөр түвшний illustration байгаа. Бас нэг сонирхолтой юм бол Японы бүр нэг шунга ном зургуулдаг. Шунга гэхэлэр хүмүүс мэдхэн үг юм. Камасутра гэдэг чинь. Тэр нь яг юу зурсан хамаагүй. Яаж ингэж зохиомжуулж байна? Ямар өнгө, ямар шийдлүүд энэ урдлаг талаас нь судлах маягаар надад бол нэг limited edition-ээс авахгүйгээд зах зээл дээр байдаг маш ховор номнууд байгаа. Тэгээд яг 300 жилийн хадгалагдсан бүр антик ном ч байгаа. Тэгээд цуглуулсан хүмүүс нь надад зөвлөж гараа үсгэхэд зурж өгсөн ном байгаа. Тэгээд дөрөвдөх нь бол яг би өөрөө бичиж уулзж ирсэн зураач нар бас өөрөөсөө нь авсан. Жишээлбэл бол Японы нэг алдарт шивэсчин зураач Хорёшига Фрэшгоро надад зөвлөж 2 номон дээр зураг зурж өгч ирсэн байна. За Суряма Хажимегийн номнууд байгаа. Америкээс юм бол одоо Роберт Уильямс гэдэг Guns N' Roses гэдэг хамтлаг шүү дээ. Тэрний нөгөө сарнаатай боо гэдэг шүү дээ. Тэр illustration хийсэн зураачийн гар үсгтэй номнууд гэх мэтлэнгийн за тэгээд Боторогийн гар үсгтэй ном. Тэр нь тэгээд нэлээд олон одоо юу гэдэг зураач нарын хүү хүмүүний хандаж гар үсгтэй зурлаа. Зураач болгон ер нь яг нэг ийм төрлийн ном гаргахын тэ ер нь юм бол зураг бид нар чинь гаргуул сайн яагаад тэгэхээр зураач нар ч өөрсдөө тогтмол орлоготой биш байгаа байхгүй. Одоо жишээ нь Манисыг ингээ харчаад амар баян зураач байх шиг тийм аа тийг бид нар чинь нөгөө тогтмол орлоготой биш. Одоо юу гэдэг нөгөө сар сараар нэг цаддаг цагаан сараар цаддаг гэдэг шиг нэг хай нэг зураг зарчаад тэгээд дахиад цаашаа яаж амьдрах вэ? Хэцүү шүү дээ. Тэгэхээр бид нар reproduction хийх хэрэгтэй. Бүтээлийн нөгөө хөврүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо жишээ нь ном болгох тийм үү, print болгох тийм үү. Тэгээд энэ бараа бүтээгдэхүүн болгох ч юм уу гэж хамтарч ажиллаж ийж өдөр тутмынхаа энэ одоо юу гэдэг үрийн дарамтнаас ангиж ирж ийж гоё бүтээлэн шүү дээ. Тэгвэл эн чинь ахуудаа дарагдаад байх юм бол эн чинь тэгээд тэр хүний толгоонд чинь нөгөө ахуугаал бодно гэхээс тэрийг давсан гоё юм орж ирэхгүй шүү дээ. Олон зураач нар өөрсдийнхөө уран бүтээлийг номоо ингээд танд гараас зурж бэлгэлж ш. Та ном гаргах гэсэн бодол байдгүй. Би өөрөө ном гаргасан. Би өөрөө 8 ном гаргасан. Тий. Зургаараа тий? Тий, миний зургаар. Эхний 7 ном маань биш эхний 6 ном маань цуврал illustration буюу залуучууд зориулсан одоо шивээс хийдэг жоохон hardcore маягийн юм сонирхтой эсвэл яг энэ pop rock талтай холбоотой тийм чиглэл юм illustration хийсэн ном байсан. Худалдаанд гараад цаатаа дуусчихсан. Тэгээд яг би өөрөө гаргаагүй Америкийн компани гаргаж ирсэн. Тэгээд яг би өөрөө гаргасан нь бол яг Art Science гэдэг 2 ном гаргажсэн. Тэг нь болохоор graphic талын зөвхөн 500 шиг edition хийжсэн бол тэр бас ерөнхийдөө худалдаанд гараад алхуулсан. Сүүлд би нэг 2000 шиг юм ном зөвхөн тосон бодгуудаараа хийсэн ном гаргасан. Тэр бол одоо бол худалдаанд гаргаж байгаа. Таны ном бол яг бүтээлээ таниулъя гэсэн зорилготой болов уу? Яг эхний 6 бол цэвэр commercial Америкийн компани захиалгаар гаргасан ном бодлоо. Энэ бол цэвэр залуу зураач нар зөвлөсөн illustration маягийн гарын авлага маягийн зураг гэсэн. Тэр зураач болон одоо юу гэдэг illustration гэдэг төрлөөр юмслаа. Шивэсний зураач хүртэл орно. Тэр нэр зөвлөсөн дуран дахны өнгө өстэй тийм дизайн чиглэлийн 8 судал байсан. Энэ жишээ бол Роберт Уильямс гэдэг миний нэлээд дуртай зураачийн
номлолтой. Ашиг бол 2008 онд нас орчихсон. Ямар төрлийн зураг? Энэ бол яг Америкийн уламжлалт манго, Японы манго комик маягийн зураач. Гэхдээ illustration талдаа одоо том rock хамтлагууд одоо Guns N' Roses, Aerosmith эдрийн нэлээд том одоо пянзны cover бичлэгүүдийн cover хийжсэн зураач л та. Тэгээ аяга алдартай. Тэгээ энэ хүний жишээлх юм бол одоо өөрийнх нь гар үсгтэй ном. Вау. Одоо өөрөө нас орчихсон тийм байх жишээтэй. 2005 онд гарын хэсгээ зурж ирсэн тийм. Зураг нь байсан өөрийнх нь. Тэгээд тийм энэ сая одоо Netflix дээр гараад байгаа Life of Struggling Artist гэдэг Польшийн алдартай зураач Зуколский Leonardo DiCaprioгийн аавынх нь найз гэсэн. Одоо нэгэн тренд болж байгаа. Тэр хүнтэйх найзалж исэн. Тийм мондог зурагчтай. Одоо тэр хүн бол яг насаараа үүсгэж 40 жил сайлент байж байгаа гарч ирсэн зураач. Дэлхийн 2 дугаар дайны өмнө одоо юу гэдэг дэлхийн 2 дугаар дайны өмнө Польшийн одоо хотод тэр хүний хөшөөгөөр одоо чимжсэн. Тэгээд дайн болоо бөмбөгдөд бүх бүтээнд дуусчихсан. Тэгээд Америк руу дөрвөж гарангууд Америкчууд Польшийн nationality гэж хүлээж зөвшөөрөхгүй. Буцаа Польш руу очихоор Польшинд коммунист болчихсон. Тэгээд ингээд 40 жил сайлент байсан гэх мэтлэн ингээд харамсалтай юм тий. Тий, байл харамсалтай маш Хөлтийг бас баримжуулна гэдэг. Энэ бол яг манай найз Суряма Хажимыг гэдэг. Түрүү нөгөө Европ хүүхэн зурдаг. Тий, Европ хүүхэн зурдаг. Энэ тэр хүний жишээ над зөвлөж Заяаса ингээд тий хамгаж ирсэн. Энэ хараа жок маягийн. Тий, энэ бол одоо барга 70 хүрж байгаа юм л тий. Тэгээд одоо л байдаг үстэй. тий, нэг иймэрхүү нэлийн тийм экзотик эротик маягийн зургнууд зурдаг хүн л тий. Тэгээд ийм настай хүн ингэж сэтгэж ихээр сони юм тий. Яа, энэ фэнтези айгу задгаа байгаа шүү дээ. Тэгэхээр настай хүн ингэж дэлхийн толгой болгоо. энэ хүн гэхдээ айгу даруухан бүр өөрөө маш даруухан сайхан гоё юм байна. Энэ хүний надад 4-5 цуврал байгаа юм байна. Энэ бүгд гар үсгтэй. Жишээ нь Дан ийм төрлийн зураг. тий, дан юм. Энэ хүн чи өөрөө айгу том компани зайлшгүй illustration хийдэг байхгүй. Тэгээд өөрөө их даруухан. Өөрөө би illustration хийдэг. Жишээ нь Хорёши 3 гэдэг. Японы Нихонго зургийн мастер, шивэсний их мастер. Вау. Надад зориулж энийг бүр ингээд өөрөө зурж өгöd. Яг тэр дорно. Тий. Тэгээ ингээд гар үсгээ зурсан. Битэр их найзалсан. Энэ өвөө битэр цог залт чон гэдэг нэртэй хамтарсан үзэсгэлэн Харажук гэж гаргажсан. Битэр хамтарсан үзэсгэлэн. 10 нарын шивэсийг хийдэг л. Нөхөр байна тий. Тэгээ яг дээр үед тий Якуза нарын шивэс хийжсэн. Одоо бол ингээд яг Японы бас нэг соёлын одоо айкон болсон юм л тий. Эдгээр бүгд гар зургнууд уу? Гараар зурсан зургнууд уу тий. Тэг ингээ биер. Тий биер боддог ингээд бихэр ингээд яаж байгаа жишээ. Тий тэгээд Одоо гэхдээ энэ цагаан номыг таны тоглох юм бол нэг л хэсэг юм тийм ээ. Энэ зөвхөн нэг хэсэг нь. Тэгээд яг өөр надад бас энэ одоо яг манай урлан дээр байдаг номнууд л та. Гэрт бол одоо өөр. Энэ жишээ нь одоо миний бас их дуртай зураач л та. Тобэс ийм хичээлтэй задгаа авдаг. Хүүхчиг зурдаг. Инээс хүүрхийн. Тий. Энэс хүүхэд зурсан гэж хармаар юм байна тий бас. Эйгөө задгаа зурдаг. Таал гаралтай юм нөхөр бий. Тэгээд тэр нөгөө нэг бас загварын юмд ч бас их сонирхол татчихсан. тий. Фэшн тий. Жишээлбэл яг ингээд фэшн талдаа гэх юм бол яг дээр үеийн тэр одоо 80-аад оны ч юм уу 70-аад оны үеийн фэшн загвар зохион бүтээгч нар бол зөвхөн скетч буюу план зургнууд нь хэдлээс арт болдог байсан тийм. Урлаг ингээд зүгээр энэ чинь одоо загвар шүү дээ. Тэгтэл ингээд загвар зөрүүлээд ингээд шууд өөртөө ингээд гараараа ингээд
хүлтийн шууд fine art хийдэг гэсэн. Тэгээд одоо болохоор нэг юм бол мэдээж амархан болсон компьютер, Photoshop зэрэгэд их юм. Зэрүүсэ гар. Цэвэр нөгөө материал дээр ажиллаж байгаа байхгүй. Хэмжлэнгийн. Тэ наадах чинь баг яг хоо энийг үзэж болохгүй. Энэ их эртний хөө. Тэгээ энэ насан туршсан төцөлдөг. Яа өөр гэвэл энэ гэсэн гоё ном шүү дээ. Энэ нэг Мона Лиза орчин үед зурсан 100 зураач гээд энэ Момогоос гаргасан ном байна. Тэгээ энэ дэр ингээд зураач нарын Мона Лизаг яаж зурсан тухай. Ингээд нэр энэ байсан. Тэгэл ингээл энэ яг өөрийнхөө энэ таних байна шүү дээ. Миний зургийг орсон хэлээ тийм. Энэ яг өөрийнхөө ингээд яг хийсэн байна тий. Одоо зураачтай нэг чиглэл гэдэг шүү дээ. Тэр тэрийгээр хийсэн байна. Би одоо жишээлх юм бол энэ кофе юу? Тийм кофе гоё. Жишээлх юм бол одоо ингээд Монгол ихнэр өгс идэргээл ярьж штэ. Тэгэд нөгөө тэр зурж уулна. Тэр хин ч өмчлөө гэдэг чинь айгүй бидний юм баахгүй. Тэр ганцхан заяа гэж зураад багшаа. Гэтэл ингэж харах хэрэгтэй байна. Тэрийг pop art болох хэрэгтэй. Тэрийг нэг mix media болох хэрэгтэй. Тэрийг одоо яаж хармаар вэ? Тийм одоо чинь ингэж яага хийж болтгүй. Энэ номыг зүгээр 100 зураач гэдгээр хязгаарлагдсан болохоос 200 зураач гэсэн бол 200 өөр ном. Бага тий. Одоо ингээд яг ингээд нэг сэдвэр ингээд яаж однохоо болгож зурцсан байна. Тийм шүү дээ. Манай найз нэр ном цуглуулдаг гэдэг. Сая манай нэг найз сая ном авчирч өгчсэн. Нөө хаана тавьчихсан нөгөө номыг. Сая оруулж ирсэн шинэ ном уу юу? Энэ одоо задлаагүй. Үгүй сая. Арай найз орж ирэл энэ шивэдийн арт Густав за энэ чинь нөгөө Норвей билүү Норвегийн ажил гэдэг чинь ямар улс төрлөө шин тэмтгийн нэг алдартай нөхөр шүү дээ. Нөгөө Луврын музейд нэг нөцгөө хүүхний юм гаргацсан нэг зургийн хажууд нэг охин очиод протест хийгээд суучдаг шүү дээ. Бүүн сенсац болчихсон шүү дээ. Тэр зургийг зурсан баг. Густав Корбет гэдэг. Ход Европын. Дан юм уу? Дан гаралтай байгаа юм чи. Нэг Латин Америк. Латин Америк шүү. Бүрэн Европ. Тэгээ энэ гэхэд ингээд бэлгэнд сая ирж байна. Оо баярлалаа. Хоригдлол яг л цэцэг шиг ургуулахын тулд услах хэрэгтэй. Үндэсний хоригдлын хөтөлбөр Голомт банк. Айкок сайтын хөтөлбөр 7 хоногт 7 ялагч. Нэм гараг бүр 1 сая төгрөгийн эзэн болно. Хөтөлбөр явагдах хугацаа 2019 оны 1-р сарын 28-наас 3-р сарын 4. Та өөрт байгаа оноондоо харуулан хэдэн чирэг авч болно. Айко хамрын ханаа түрэг халуур хамгийн шархраад ядчихад хашил үдлээд байгаа. Тэгвэл танд шинжлэгдсэн тул даавар туслан ханиалгын хосолсон үр дүнтэй эмчилгээ. Тэгээд бас таны зургийг ингээ хараад байхаар Монгол зургийн аргуудаас их орсон. Гэхдээ бас өөрч юм шиг мэдхгүй. Би нэг зургийг сайн уншиж чадахгүй нөө мэржлийн хүмүүс ойлгож тэгж хараад байдаг байхгүй юу? Би ч гэсэн мэржлийн биш. Таныг одоо яг нэг ийм төрлийн зурагч ингээд одоо ерөөхдөө дүгнжлээ л дээ тий. Яг нэг гаргадаг зургуудаас нь. Тэгэхээр Монгол үндэсний хувцас гэдэг зүйл танд яг нэг ийм төрлийн уран бүтээлч болж үнэлэгдэхэд нэлээд нөлөө үзүүллээ тий. Гэж би харж байна л да. Гэхдээ хүмүүс танигдсан л тэр байгаа. Би бол өөр бас нэлээд сэтгэлгээний асуулт асуусан зургууд зурж ирсэн. Миний тэр модерн конкивер гэдэг зураг байгаа.
Voodoo Family гэдэг миний illustration graphic ажлууд байгаа. Одоо энэ хүн сүүлийн үед танигдсан энэ тосон модын зургуудаас хэд дахин илүү ажил би өөрөө хийсэн баг. Уг нь тий уг нь тэгээд эдэн ч ном гараад тэр нь гадны зах зээл дээр гараад ингээд альдын борлуулаад зурагдаад ингээд дууссан. Энэ зураг зурах энэ таны арга барилыг юу гэж нэрлэдэг юм бэ? Энэ одоо уран зураг дотор аль салбарт норд юм бэл? Ерөнхийдөө зүгээр яг нэг одоо мэрэгжлийн бус нийт хүмүүст ингээд ярихад зурган дээр хоёр л асуулт байдаг. Яах гэж хийсэн? Юуны төлөө яах гэж хийсэн? Нөгөөх нь юугаар яаж хийсэн гэдэг. Тэгэхээр яах гэж хийсэн гэдэг дээр нөгөө чиний өөрийн бүх нөгөө мотивашн буюу одоо хандлага буюу философи одоо контент чинь яригдчих байгаа. Анхдагч учир шалтгаан гэдэг чинь. Тэгээ ялангуяа contemporary art дээр энэ аюу хүчтэй яригддаг. Хоёрт нь бол техник асуудал байна. Чи юугаар яаж хийсэн гэдэг. Тэр хоёулаа түрүүний одоо сул чи юугаар яаж хийсэн гэдэг техникийн тал руу л явж байгаа. Хоёул одоо бол яг таны уран бүтээлээ хийдэг урлан цоож юм тийм ээ. Тэгэхээр ер нь зураг бий болдог. Би бол одоо жишээ нь юм байхгүй. Ер нь дийлэх хүмүүс наа чиглэх гэж бодож байна. Зураач хүн биш учраас бид нар бол усан будаг, гуаш, тосон будаг гэдэг зүйлүүдийг л мэддэг. Гэтэл яг одоо бол бас нэг сонголт ариунтай цаг үед амьдарч байгаа гэдэг утгаараа маш олон зүйлүүд зураг зурхад ашиглагддаг болчиход байгаа шиг байна тий. Одоо жишээ нь чи энэ бол бариалаа л да. Би бол одоо чинь энийг амчнаар ирэх юм бол энэ сумнууд гэсэн үг. Тий. Тэгээ холын тусалтай сум гэдэг ирэх юм бол одоо жишээ энэ Рембрандт гэдэг энэ брэнд байгаа. За галланд брэнд. Үнтэй үү те? Энэ гайг үнтэй юм те. Одоо би бол нэг үндсэн хоёр төрлийн материал дээр ажиллаж байна. Нэг нь бол суур тосон будаг. Одоо тосон буюу зотон. Нөгөөх нь бол акрил буюу бас микс медиа. Тэгээд зам хүн дээр бас нэг интерактив материал дээр ашиглаж байна. Тэгээд сүүлийн үед бол яг уран бүтээлүүд маань скопчруулах гээд том прожект энд эхлэе явж байна. За ингээд яг тосон будаг акрил микс медиа гэсэн гурван төрлөөр явуулчихлаа л та. Таны одоо бүтээлүүд дийлэнхтэй яг ямар будгаар ашиглагддаг? Тосон будгаар нь юм уу? Тосон будаг голцсон тосон будаг. Энэ бол тосон будаг үү? Тосон будаг. Аль нь илүү хялбар байдаг? Акрил гэвэл одоо энэ шүү дээ. Энэ бол яг бас л яг энэ айгуу сайн брэнд л дээ. Америкийн брэнд. Брэнд шойлоо тодорхой нэрээ. Тий. Яг жоо энэ хоёр ялгаатай л баг та тий. Ялгаатай. Тэгээд хамгийн гол нь урдаас айгуу тийм хямдхан юунууд байдгийг. Тэгээд тэр хүний бие айгуу муу хортой. Аллерги өгдөг. Тэгээд яг тосон будгийн хамгийн чухал юм нь одоо шингэлэгч гэдэг байхгүй. Бас юм зүйл байна. Энийг шингэлэн. Шингэлэгч нь болохоор өөрөө яг тосон шингэлэгч гэдэг байгалийн бүтээгдэхүүн л дээ цэцэг, наран цэцэг гэдэг янз янзын одоо ургамлуудаас гаргасан юу гэдэг. Тэгээд ингээд чон ингээд сууж байгаа тийм химийн үнэртэй юм үнэртэхгүй болсон байхгүй л байна л та. Тэгээд чинь баг юм нөгөө байгалийн лав гэдэг чинь гэрт гоё үнэр гаргадаг. Яг байгалийн бүтээгдэхүүнээ аваад хэрэглүүл тийм хоргоо гоё зүйл байхгүй. Акрилик тосон будаг гэдэг нөгөө хэрэглэгдэхүүнээ ярьж байсан шүү дээ тий. Тэдний одоо нөгөө харагдах байдал нь яаж өөр харагддаг юм бол? Яг акрилик бол химийн аргаар гаргаж ирсэн бодог л да. Байгалийн чанартай бодог л биш. Ер нь гатангуудаа бол ерөнхийдөө пластик болчихдог байхгүй. Яг тийм чанартай. Тэгээд хүн яг хурдан маягийн зурхтал одоо зориулагдсан бодол аяга амарчилсан маш хурдан гатдаг. Тэгээд нэлээд хавтгаа хүнд бариад өгөх мó одоо юу гэдэг тухтай ингээ гоё ингээ ажиллахад аяга шууд гүйцэтгэл нь шууд хүрээд гүйцэтгэдэг тийм ажлууд бол акрилик зохидог. Насжилтын үед бол акрилик бол тийм бас настай боддог ш. Яг үндэ бол. Гэхдээ бол мэдээж хүний насыг үл хэлэн. Тосон бодог бол хамгийн классик одоо зурганд бол яг зөвхөн яг тосон бодог өөрөө байгалийн бүтээгдэхүүн цэцэг, ургамал, шороо шохооноос гаргаж авдаг. Тэгээ найруулга тос нь болохоор байгалаас гаргасан тос.
байдаг. За тэгээд эдгээр будагнууд ингээд нэг холилдоод мөнгө гаргаад одоо бууж байгаа зүйл нь бас их чухал болов гэж бодож байна. Одоо цаас гэдэг юм болоо юу гэдэг юм болоо. Яг энийг татсан камбис гэдэг. Камбис гэдэг. Монголоор л зотно л доо. Зотон. Тий, зотон даав байхгүй. Даав юм. Тий, одоо энэ чинь даав. Тэгээд энэ даавн дээр энэ цартуул төрхийг жасо гэдэг энэ цартуул байна. Шохоо цав хоёрыг нийлбэрүүлдэг. Тэргээр ингээд гүлээдгээд энэ даавны ширхгийг дардах байхгүй. Тэгээ ингээд гүлгэр болгож байгаа энэ дээр зурна. Одоо ингээд энэ цав цагаан ингээд цаас гэсэн. Тэгээ энэ бол одоо шарах сөрөвгүй гоё хүн гэсэн үг. Тэгээ би нэг одоо юу гэдэг нэг авиас хүн нэг нөхрийн чиг үрж ирэх системээр залхаан цэвэрлүүлсэн шүү дээ. Би бол өөрөө тосон модаа зургатаа бол олцоо Рембрандт буюу Голландын брэндээр зурдаг. Японы бас гоё брэндүүд байдаг. Тэгэл одоо аль хоорл чанартай айлхоор одоо өнгөн хөтгөө айлхоор удаан насжилтал материалуудыг сонгомжтой. Энэ будж байгаа будган чухал гэдэг юм болоо эсвэл зотнон чухал гэдэг юм болоо. Авиадас амар бүх юм чухал. Бүх юм чухал. Энэ бол чиний нөгөө таргет байхгүй бай байхгүй. Наадахсан сумнууд гэж чи нөгөө байга олж будах хэрэгтэй шүү дээ. Тэгээ байга олохгүй бас нэлээд зов шүү дээ. Зургийнхаа зохиомжоос шалтгаалаад материалаа сонгодог уу та? Гүү яг хамаагүй. Одоо материал би өөрийнхөө сонгосон байна. Заримдаа бол яг ингээд нэг зураасаар болцоод тоглолцсон мор зураг дээр нэлээ illustrated талдаа зураг зурвал би акриликээр хийвэл надад фан зугатай. Нэлээд textureтэй, нэлээд тийм юу гэдэг гүнзгий өнгөтэй тэр юм хиймээр санагдвал тосон модгаар хийчин тэгэл аль аль нь зугатай л та. Зугатай. Тэгээд хэмжээ гэдэг зүйл бас одоо энэ ч ярих тал багтай. Та одоо жишээ нь яг энэ хит хитний хэмжээ энэ зур энэ болохоор метр 70 метр 20 30-тай. Яг би дунджаар нэг иймэрхүү формат дээр ажиллах дуртай. Харин тийм юм шиг. Энэс илүү том байвал зүгээр. Одоо том байж айгуу чи бүр бүх юм илэрхийлж хараа шүү дээ. Жижигхэн зурх бол нэг тийм дуртай биш. Одоо жишээ нь энэ дээр юу буух бол ямар зураг буух бол? Одоо нэг бодчихлээ. Нэг тэгээд яг их бодхолоор зур шатгаа бичдэг байхгүй. Тэгээд нэг мууд байдаг шин нэг хүрдэг шин. Тэр гоо зөв нэг цэг тавьсан байхад л цаашаа. Зэрэг нэг ургаал нэг юм болно л та. Таны зургуудтай бас интернетээр аяг их төгж байна. Төгцсөн. Тэгээд тэрийг одоо хулгайлж бас юм хийж байгаа хүмүүс маш их болчихж байна. Тийм шиг. Одоо утасны кейс ч гарцсан ч байх шиг. Одоо жишээ нь танаас бол аль бисний ирэх бол агуугүй байх гэж бодож байна. Тэр утасны кейс ч юм уу. Монголоос бол аль бисний ирэх авсан ганцхан компанига тэр нь гоё компани бол миний 5 зургаар limited edition сүүлийн 2-3 жил гаргасан. Тэгээ яг би бас харсан зөндөө харсан. Бас гонхтой. Зураач хүн өөрийнхөө зургийг өөр зүйл төр байгааг харах одоо бас их харамсалтай л байдаг байна. Тэгээ очир гişгш номын хувьд бол яг цохогч нь өөрөө надаас ирхийг авсан л да. Тэгээ гоёо бас надаас ирхийг авсан. Бус нь бол аваа. Зөвхөн яг сүүлд одоо ингэ бид нар сурчлаа л та яаж өөрийгөө хамгаалах уу, яаж бусдад хамтарч ажиллах уу тэргээд ялангуяа Хятад, Орос, Монгол бас л
энэ копирайтын асуудал аягүй гардаг л та. Бусад орн миний амьдарч байсан бусад орнуудад бол гайгүй. Япон, Америкт бол хичнээн ингээд зах зээлийн өрсөлдөөнтэй байдаг ч гэсэн ерөнхийдөө морал аягүй сайтай. Тэрс нь хүмүүс нэгэнд хийцэн тэрийн тулцсан юм урд гэж хушуураад байдгүй. Аль болохоор яд чинээс өөр байх юм шиг гэсэн. Тийм хүсэл зоригтой харагдаад байдаг л та. Манайд бол сая төлөвшөж амжаагүй л та. Тэн дээр одоо би зүгээр одоо бодож байгаа байхгүй. Яг нэг талаар бол баярлж байгаа. Хүмүүс бол ингэж их хүрсэн юм байна гэж. Нөгөө талаар бол тэр хүмүүсийн өмнөөс бол санаа зовж эхэлж байгаа. Яг л ер нь бол вичнэг агсан Америкч байсан, Японч байсан 5 настай хүүхэд ч гэсэн ер нь тийм хандлага байдаг байхгүй. Бусдаас өөр байх юм шиг гэсэн. Ялангуяа уран бүтээлч хүмүүс. Ялангуяа бүтээгдэхүүнийг бүтээл болгоё гэж бол чи бусдаас өөр юник байж ижил хол юм шүү дээ. Тэрээс хин нэгний гаргацсан юмыг тавтаад, хуулаад асар хямдхан аргаар ямар ч золиосгүйгээр, ямар ч рискгүйгээр гялс мөнгө олох гэсэн тийм нэг юм манай нэг ч бас нэг утгаар айгу зэрлэг болсон байна л та. Дандаа нэг мөнгийг нэг тавьдаг. Тэгээд ирэхлээр ямар ч хөгжил бий болохгүй болж байгаа байхгүй. Тэрнээс оронд заяа сайхан ингэж хийж бол би энэ хэсэг ингэж хийн гэх юм бол би бол вау гэх гээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө өөрийн тусгалуудыг энд дарахлаар баг оогдож байгаа байхгүй. Гэтэ энэ төлөвшөхөд хэрэг урт хугацаа шаардлагатай байт юм бол ерөөсөө л боловсруулалтаас шалтгаалж байгаа. Хүмүүсийн соёл, ухамсар, боловсрол тэгээд боловсрол дотор ч хамгийн том суурь нь бол ёс зүй шүү дээ. За ингээд урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт оролцсонд цаг зав гаргасанд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад би нэг таны нэг зүйлд уриалаасаа гэж хүсэж чинь тэрний юу ч хийж болно л да. Тэгээ би яг зүгээр үзэгчдэд зориулаад гоё байгаасаа л гэж хүсэж байна. Ямиг гоё эерэг хараасаа. Одоо Монголд бол хүн төрөлхтөнд байхгүй эрх хчлөө байна. Дэлхийн аль ч улсад ийм эрх хчлөд орон байхгүй. Дуртай газар явдаг, дуртай газар хинж чамаа хордоггүй. Ямар ч одоо хорсон хашаа машаа байхгүй. Тэр юу нэг эрх хчлөө байна. Тэгээд энэ эрх хчлөөгөө эдэлж байгаа бол гоё байх хэрэгтэй. Тэр нөгөө эерэг нэгэндээ баярлаа, баяртай уучлаарай гэдэг нэг тийм хүн ёсны нэг тийм гоё байдаг шүү дээ. Тийм байгаасаа л гэж л одоо хүсчин гэх юм бол амьдрал бүр гоё болно. Тэр нэг гоё байхын даваа тал нь нөхгүй. Эрэг юмыг хар, нэгээр хар. Маш гоё уриалга байна. Орон бүтээлд нь бас өндөр амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Маш баярлалаа. Чамд ч гэсэн ингээд хийж байгаа ажилд нь та бүхэнд бас амжилт хүсье. Зөвчт маань та бидний ярилцлаганаас зураач хүн гэж хийн, зураг гэж юу юм, зургийг яаж юугаар бүтээдэг ингээд ерөнхийдөө маш олон талын мэдээллүүдийг авч чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд эх он жилүүдэд бол эх орондоо орон бүтээлийн илүүтэйгээр төөргөх зорилготой байгаа учраас ойрхон байгаа учраас таны орон бүтээлүүдтэй илүү ойр дотн байхыг үзэгчид маань ч гэсэн хүсэж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд цаашдын бүхэл амьдрал, ажил үйлс, гэр бүлийн үеийн бүх зүйлд нь амжилт эрүүлэх сайн сайхан бүхнийг хүсье. За маш баярлалаа. Та нарт ч гэсэн ингээд ажил хөдөлмөрлөлийн өндөр амжилт хүсье. Тэгээд гоё байгаарай. Эерэг байгаарай л гэж дуурай. За та ч гэсэн гоё байгаарай. Ой, чинээ чинь. Өдөржлөхийн санчиргагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар хүрлээ. Ямар нэгэн хэлбэрт баригддаггүй түүний уран бүтээлүүд, уран зургийн ертөнцид шинэ өнгө бий болгож байгааг үзэгч та бүхэн анзаарсан байцаа. Монголын ах уй соёлыг олон улсад таниулж яваа авиаслаг уран бүтээлч түүнийг нэгэн үе дэлхийн нүүдэлчин гэж тодорхойлдог байсан юм. Мөн уран зураг ямар цэгээс эхэлж ямар шаттай амжилгаар бүтээл болдог гэдгийг та бүхэн бидний ярилцлагаас үзсэн мэт. Харин дараагийн зочин хэн байх бол?